За нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуульд нэмэрт өөрчлөлт оруулах асуудлыг бид нар ярилцж байна. За өнөөдөр Монгол улсад мөнгөний аншны уналт, за эдийн засгийн төлөлт, за энэ олон л эдийн засгийн өөрчлөлтүүд ингээ явагдаж байгаа. Тэгээ энэ үед нөөтийн босхийг тодорхой хэмжээнд арай өөрчлөх гэдэг ийм санал ингэж орж ирээд тэгээд унлаа л да. Яг ойлгож байгаа. Ер нь бид нар нөөт төлөгч биш аж ахуйн нэгжүүд тэдний олон болох гэдэг нь өөрөө тийм сайн зүйл биш ээ. Энэ дээр нөөт төлөгч компаниудад бас төлж байгаа хэсэгт нь үр дагавар нь очиод байна гэдэг асуудлыг ойлгож байгаа. Гэхдээ бид нар өөр шийдэл хайх юм болцоо байхгүй юу? Хэрв заяа нөөтөө ингээд бүгдээрээ нөөтөнд төлдөг болъё. 400 хүртэл сая дээр ч маш олон компани аж ахуйн нэгжүүд нөөтөөс чөлөөлөгдөх гээд байна. Гэх юм бол бүгдээрээ төлдөг болоод тэр тодорхой анхан шатанд бизнес эрхэлж байгаа, дөнгөж нэг боожж байгаа ийм аж ахуйн нэгжүүд нь хөнгөлтийн хувь хэмжээгээ арай ахиу буцааж авдаг байх ийм хувилбар байж болохгүй юу? Энэ дээр сангийн ам татврын ерөнхий газраас юу гэж хэлэх вэ гэдгийг нэгдүгээр асууж. Хоёрдугаар бид нар ер нь ингээд бүх хүмүүс л татвар төлдөг болъё л доо гэдэг нэг зарчмыг яриад л их удаж байгаа. Энийг хизээ хэрэгжүүлэх юм. Тэр жижиг лангуу эрхлэгчид гар дээрээсээ тооцоо хийдэг, тэр бидний хэлдэг ченж үзэд нэрлэгдээд байдаг улсууд, худалдаа эрхлэгчид хизээ төлдөг болох. Хизээ бид нар энэ ий баримтыгаа бүгдээрээ авдаг болох юм. Ий баримтыг зарим нь өгдөг, зарим нь өгдөггүй. Амьдрал дээр тийм л байгаа шүү дээ. Тэгээ нөөт төлдөг улсууд нь болохоор зэрэг энэ төлдөггүй хэсгээ хэдүүлээ төлдөг болгоё гэдэг. Гэтэл энэний төлөө манай энэ мэргэжлийн байгууллага нь хариуцж байгаа агентлаг жишээ нь юу хийж байгаа вэ? Хизээ энэ бүгдээрээ нэг хэл амгүй ий баримтаа авдаг өгдөг болох вэ? Нөөтийн татварыг бүртгэлийн татвар гэдэг байгаа. Ер нь энэ ий баримт өгдөг болоод 2% муцаа олголт өгдөг болсноос хойш өнөөдөр ер нь хэдэн хувь бидний худалдааны үйл ажиллагаа ингээд бүртгэгдэж байгаа. Энийг хэлж өгөх юм боломж байна уу? Энэ нөөтийн татварыг тодорхой хэмжээнд жоохон босхыг өндөрцгөх юм уу? Эсвэл нөөтийн татврын хувь хэмжээг буулгах юм уу? Эсвэл тэр буцаан олголтыг нэмэгдүүлэх юм уу? Энийн үр дүнд нэг аж ахуйн нэгжүүдийн тэр нэг бизнес эхлээ явж байгаа. Нэгэнт тогтворчдсон компаниуд бол шал өөр хэрэг. Тэд нартэй бол ярих юм бол. Энэ эхэлж байгаа бизнес эрхлэгчид, энэ стартапуудыг хэдүүлээ яаж нэг бэхжүүлэх үү? Яаж нэг 5-3 ажлын байртай болохгүй гэдэгт нөлөөлөд байгаа татвар учраас л бид нар энийг яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлууд дээр хариулт авъя да. За мөнгө төгшөний асуултанд хариулъя. Сангийн татврын болон газар чимэд сөрөм. За нөөтөд дээр бол нэлээдгүй асуудлууд бий. Хуулийн төвшин, зохицуултын төвшинчтэй хэрэгжилт тогтолцооны төвшөнд ч гэсэн нэлээдгүй асуудлууд бий. Тийм ч учраас бид нар сүүлийн 2 жил үндэснээ жил хагас татврын хуулийн шинжилэл дээр нэлээдгүй хэсэг нь бол энэ нөөтийн албан татвартай холбоотой байгаа. Нийт ирсэн 176 мянган санал бий. Тэрнээс 80 гаруй мянган нь бол нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудлууд бол яригдсан. За тэгээд 2 төсөл яригдсан. Эхний төсөл нь бол татагдсан. Тэгээд тэр төвшөнд бол та бүхний яриад байгаа. Ер нь бүх нийтээр татвараа шударгаар төлдөг болъё. За тэгээд яг нөөт буюу нөөтийн агуулга нь эцсийн хэрэглэгч нь энэ бол хэрэглээний татвар, нэмэн өртөгт нь авагддаг татвар эцсийн хэрэглэгч нь төлдөг учраас түүнд нь бол тодорхой буцаалт олгоё гэдэг юм асуудлууд яригдсан. Тэгээ энэ хууль нь буцаалт олгохтой холбоотой асуудал нь бол өнгөрсөн оны төсөв дагаж батлагдсан байгаад сая бол бас ингээд энэ хууль нь хүчингүй болсон тогтолцооны юм байна. Эргээд нөөтийн асуудлыг бол авч үзэхдээ ер нь бол иж бүрнээр нь бол авч үзэх ёстой. За тухайлбал энд нөөтийн зөвхөн хуулиар зохицуулагдж байгаа чөлөөлт гэхэд 50 гаруй төрлийн чөлөөлт байна.
За тэгээд энэ баримт олголтын асуудлууд дээр бас зохицсон арга хэмжээнүүд бол хийгдэх ёстой. Энэ дээр дотор ерөнхий газар ч гэсэн ажиллаа явьж байгаа. Тэгэхээр өмнөх төслүүд дээр ч гэсэн бид ярихдаа хэрвээ одоо бэлэн босоор гүйцэтгэж юм бол одоо нөөтийн баримт олгогдсноор аж ахуйн нэгж байгууллагад нь бол хасалтын их боломжийг олгоё гэдэг хуулиурууд ч гэсэн ингээд яригдсан байгаа. Ингээд чөлөөлтүүд нь байхгүй болоод баримт олголтууд нь одоо бэлэн босын тодолцоогоор хийгдээд түүнийг хэрэгжүүлж байгаа одоо банкны тооцоо, төлбөр тооцоо, төрөөнийх нь систем нийлүүлэгчдийн хувьд энэ баримтаа олохгүй юу гэдгсэн асуудлыг системчлэгийн хувьд ч гэсэн ингээд шийдээд тэгээ эцсийн хэрэглэгчид нь тодорхой хэмжээний буцаалт олгож явах юм бол энэ бол цогц хэлбэрээр нөөтийн асуудал бол хөндөгдөх ийм боломжтой зүйл байсан. Тэгэхээр бол ер нь бол цаашд бол бид нар нөөтийн асуудлыг цогц хэлбэрээр нь харах нь бол зүйтэй. Одоо бид нар тэр нэг ий баримт өгдөг болоод 10 жил болж байна. Одоо энэ бүртгэгдээд байгаа баримтууд чи одоо ер нь хэдэн хувийг бид нар бүртгэж чаддсан бэ гэдэг асуусан. Энд дээр татварын ерөнхий газраас нэг хариулт өгөөч. За хоёрдугаарт нь цогц хэлбэрээр гэдэг юм. Цогц хэлбэрээр харах хэрэгтэй гэдэг. Гэхдээ одоо тэгээ яаж байгаа юм? Дагвар байдлаар оруулж ирж байгаа юм уу? Нэгэнд бид нар одоо ирэх 2027 оны төсөв хэлцгээс өмнө энэ гол хуулиуд дээр өөрчлөлтүүдийг хийгээд засгийн газраас өргөн барьж байгаа юм шүү дээ. Тэгээ анханасаа оруулж ирэхдээ тэр цогц байдлаар оруулж ирж болдгоо юм. Тэгээ одоо ингээд нэг өөгч биш, булчирхаач биш байдалтай юмнууд оруулж ирээ. Тэгээ бид нар нөгөөх нь хэлцээд ингээд суугаад байгаа юм шиг ийм ойлголттойгоор ярьж болохгүй байх гэж ингэж бодогдож байна. Татварын ерхий газар зохинорон за мөнх тгшүнээ асуултанд хариулъя. За татварын ерхий хуулийн 28 дугаар зүйлийн 28-5-д бол татвар үйл ажиллагааны орлого олж байгаа бүх татвар төлөгч захим төлбөрийн баримт олгох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл бараа ажил үйлчилгээ үзүүлж байгаа бүх этгээд захим төлбөрийн баримт олгох үүргийг татварын ерхий хуулиар хуульчилсан. Тэгэхээр энэ нь нөгөө талдаа орлогоо бүртгэх бас нэг гол хөшүүрэг юм аа. За нэмэгдсэн өртгийн албан татварын суудхан төлөгчийн босго бол 50 сая төгрөг байгаа. Захим төлбөрийн баримтын системээр орлогоо бүртгээд 50 сая төгрөг хүрсэн тохиолдолд бид нар нөөц суудхан төлөгчөөр бүртгээд явж байгаа. Өөрөөр хэлбэл захим төлбөрийн баримтын системээр бид нар орлогын татврынхаа орлогыг бүртгэхээс гадна нөөц суудхан төлөгчийнхөө орлогыг бас давхар ингээд бүртгээд явдаг. Ийм хуулийн зохицуулттай. За өнөөдрийн байдлаар бол нөөтийн хуулийн нөөт хамрагдалтын түвшин бол нэг 72 орчим хувьтай гэсэн нэг юм мэдээлэлтэй байна. Өөрөөр хэлбэл иргэдийн эцсийн хэрэглээтэй харьцуулсан нөөт хамрагдалтын түвшин бол 72% гэдэг юм дүн мэдээ байна. Яг 400 болгол суур нь өөрөө багасж байгаа учраас тодорхой хэмжээнд буурна. Гэхдээ шууд утгаараа нөгөө суудхан төлөгчийн маань сайн дурын босго нөгөө талд 10 саяар доод хэмжээ маань байгаа учраас сайн дурын босго маань 10 сая байгаа учраас бас юм савлгаатай хэмжээгээр бол бурахгүй гэсэн юм хүлээлттэй байна. Засгийн газраас бол нөөтийн босгыг 50 саяг 400 сая болгох ийм хуулийн төсөл өргөн барьсан. За ажлын хэсгээр бол энийг буцаага 50 сая болгох зарчмын зөрүүтэй санал гаргаж 50 сая оруулж байгаа. Ерөөсөө үндсэн шалтгаан юу гэхээр яалчгүй одоо нөгөө татвараас зайлсхийх, нуун дарагдуулах ийм боломж нь 50 саяг 400 сая болгосноор бий болох юм байна гэж үзсэн. Яагаад вэ гэж үзэхээр одоо ганцхан жишээ хэлэхэд одоо энэ чөлөөт бүсүүдээс арих, таймих, онцгой татвартай бүтээгдэхүүнүүдийг баяр болгоны өмнө зохион байгуулалтаар улс орон даяар зардаг. За тэгээд тэрийгэ дандаа хувь хүмүүсийн дансаар орлогыг авдаг. Энэ эргээгээд бид нар зөвхөн нөөч биш одоо онцгой албан татвар нөгөө бүтээгдэхүүн тавигдах хяналт шалгалт гэдэг олон асуудлуудыг энэ нөөт өөрөө бүртгэлийн систем болохоор энэ бүртгэлийн систем алдагдах юм байна. Татварын тогтолцоод одоо сөрөг үр дагавар авчрах юм байна гэж үзээд бид нар 50 саяыг 400 сая болгох хуулийн төсөл хэмжээгүүр буцаага 50 сая болгохоор зарчмын зөрүүтэй санал гаргаад ажлын хэсгээс ингэж оруулж ирж байгаа. Нэг өсөнд нөөт бол өөрөө бүртгэл хяналтын тогтолцоо юм байна. За энэ удаагийн татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид нар 2027-2028 онд эдийн засгийн өсөлт 0.7 пунктээр нэмэгдэхээр одоо энэ тооцоол гарч ирж байгаа. 0.7%. За үрхийн орлого 3%-аар нэмэгдэх боломж бүрдэж байгаа.
За энэ удаагийн татрын багц зүйлээр хувийн орлогын татрыг одоо 2 шатал нэмэгдсэн байна. За нэгдүгээр шатал бол 0-оос 792 мянга төгрөгийн орлого дээрээ 0% татвар. За энэ бол 2027 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. За 792-оос 2 сая төгрөгийн орлого дээрээ 1% татвар төлнө. За энэ бол одоо 2028 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. За энэ болохоор 2 сая төгрөгийн орлоготой иргэн дээр л үйлчлэнэ гэж зарим иргэд ташаа ойлгоод байна. Энэ бол ерөөсө бүх иргэний гар дээр ирж байгаа цалин 1% татвараараа гар дээр ирэх цалин нэмэгдэнэ л гэсэн үг. 2 сая төгрөгийн орлого дээр 1%, тэрнээс дээш нь 10% гэсэн үг. За аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр 15% шатлал орж ирж байгаа. За энэ бол одоо уул уурхайн бус компаниудын орлогыг нь одоо хамгаалах зорилгоор шууд 10-аас 25% өсдөг байсан тэр шатлалын дундуур нь 15% шатлал орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр одоо уул уурхай бус компаниудын бид нар үйл ажиллагааг нь тодорхой хэмжээгээр дэмжиж өгч байна гэсэн үг. За мөн аж ахуй нэгжийн орлогын татрын 22-9 дээр бид нар Азийн наадмын спортын төрлийг одоо 1% татрын хөнгөлт эдлэх бас боломжийг олгож байгаа. За нэмэгдсэн үртгийн албан татрын хууль дээр бид нар нөөт төлөх хугацааг нь ойртуулж байгаа. Нэг ёсондоо одоо нөөтийн тайлан гарлаа шууд татрын үртэй болдог байсан болвол ингээ 2 сарын дотор тухайн компани үйл ажиллагаанаас нь хамаарат үнэлгээ хийгдэн тэр үнэлгээний дагуу 2 сараар хойшлуулж мөнгө орсон даруй орж ирснийхэн дараа нөөтийн татрыг төлөх ийм боломж нь бүрдэж байгаа гэсэн. За энэ бол одоо нөгөө компаниудын эргэлтийн өрөнгө дээр эрг дүн авчирна. Одоо банкнаас банк усаас юм уу зээл мөнгө төр төлөх одоо зээлэх шаардлагагүй болно гэсэн. За мөн одоо эргээгээ тендерд ороход нөөтийн өртөө гэдэг одоо байдал чинь бас харьцангуй багаснаа гэсэн. Тэгэхээр энэ бол одоо эргээгээд нөөтийн хууль дээрээс гол одоо асуудал байсан бэхээр нөөтийн өртөө болдог байсан, эргэлтийн өрнгийн дутагдлалд ордог байсан асуудлыг энэгээр шийдэж байгаа гэсэн. За хувийн орлогын дотор тэр мөн бас анхны орон сууцаа одоо тусгай хамгаалалттай газрын бүс нутагт биш л бол орон сууцаа зарвал тэр 2% татраас хөнгөлөгдөг байхаар одоо энэ татрын хууль нэмэлт өөрчлөлт орж байгаа. За аж ахуй нэгжийн орлогын татвар дээр мөн одоо шууд дансыг хаахгүйгээр битүүмжлэхгүйгээр одоо орж ирсэн орлогоос нь хэрвээ татрын өртөө компани байвал 70% татрын алба одоо татвартаа авдаг 30% тухайн компани үйл ажиллагаа явуулах боломжийг одоо бүрдүүлэх үүднээс 30% одоо дансан дээр нь үлдээдэг байхаар хуулийн зохицуултыг оруулж ирж байгаа.